өдөр шөн жоохон гал тойроо дэвээрээ суудчихжээ. Урждэр ч бас өгдөг гэсэн. Уржид ч амарсан тий. Дэвээрээ суудсуулахаар ядаргаа хэцүү юм байсан. Замд үүргэлж байна. Нараа бас сая үүргэлээд хажуугаар лифт орчихжээ. Цоорны дөрмөр бол толгойлж байгаа хүнийхээ урд руу орох сүудгүй. Хажуугаар ороод ирж байгаа. Тэгэхээр үүргэлж байгаа байх гэх хөл гараа янз янзаар савлж үзлээ, шахаж үзлээ. Сэрэх гэж янз янзаар л үзлээ. Тэгээд сүүлргөө гараа буулгацсан явж байхад за одоо гайг болсон юм байна гэж боддог. Тэгээд таавшилсан чинь буцаад би өөрөө бас үүргэлж байна. Тийм учраас зогсоод ер нь цолын цовооны дөрөв бол 100 км яваад 5 минут юм аа. 5 минут амарт дээ. 5 минут амарт. Тэгээд тэр ясараа одоо яаж юм амарч байна. Хөөрлөө. Сэргэж явахгүй чамаг. Сэргэж. Хөөе. Өөрлөө. Энд гэж байна. Хавуу. Таг ихгүй. Хавуу. Баг үүрэлж гинөө. Нэг мэдсэн сөмөцсөн. Гүдээцээ явж ийн гэдэг болж байна уу? Хармаар гөлөг ингээд хаана зөө мэдхөөс үүрлээ. Манай тоогооч юм бэлдсэн маш бас. Энэ нэрээ бичсэн нэрээ. Манай клубын залуучууд ингээд гоё хэвсэг нэгэндээ хаалунд бэлдэн нэгэндээ туслан. Яа. За далхан сэндвич. Намаа. Баярлалаа. Хэдүүд байгаа. За хүчгүй байгаа юм дээр шээдэг гэрээ юм аа. Шээ шитэй. Ордор тэгээ хуваагаа тоогаад бат. Ажмаа машин дэм идчихэн үү? Эдгээр мөвсөн үү? Юу угаад байгаа? Манай авгаа амар харамч шүү. Сайн нэхэхгүй бол өлдөн шүү. Дэдгүүд угаад байна. Манай авгаа харамч энэ зам дээр чи. Манай цагаар явчихлаа. Манай авгаа нэхэхгүй бол өлдөн шүү заа амар харамч. Хөөе. Хинээ ирхмээ хэлээч амрууч хийгээд байгаа юм тэгээд. Гаач бүр идтүү дандаа уугаад Юу хийдэг юм бэ шүү. Аач идтүү уудаг гэнэ дандаа. Шингэн даахад гэнэ. Юу идтүү үгүй уухгүй ой гэж Жоон дуусан. нэрвээ даа тэгээд даа. Дуу сонсохгүй. Яаж сонсох вэ? Энэ нэг дуутай Бүрдтэй гасгүй. каска сонсоо. Хөөе. Гоё юм Одоо уу? тийм гол зам бол янз шүү. Тэгээ бууд ирээд тэгж тэгвүшээ. Дана машин чийдсэн байдаг юм. Хай хоол хийдэг. Тийм үү? Тийм үү? Ингэж харахад тийм хүн тийм гэж чадахгүй шүү. Тэгзэм үү гэдэг. Тийм үү? Очоод гэрчээ. Заатаны 100. За тэгээд гавалтай. Гавалтаа цаашгаа эвэн ганц ч хэд явдаг лээ. 60. Тэ? Одоо 160 180. Цаашгаа эвэн ганцаас хүрхээр өрлөө уцаад 50 байдаг үү дээ. 20 гэж байна. 50 тэ. Одоо тийм нийт 100. Замаас гараарай. За тэгээд тэнд очиод уулзъя да.
бэлэн Усан гэвэл үнэн тасаг хийдэг чад бэлэн Түдэр төрөөс үхэг нүмер хадэл өвтөг шанал бэлэн Бүрээр гарыг хөдөө өдөр бутий Мандаж байгаа нарыг харин сэрчин мөргий Шилээр сэрчин мөргий овон тарчи Баян хамниш гайргээд шашути Барсав сонин биш хөдөө урташ Чихэн гори парик бол хийдэг яг нааш Зун номер 5 фишинг үл мусик цоохон Явчирд маргашин дараагийн явхан готоохон Хөдөө гарыг Ороо татэ Зиги үгчи Арган байсэ Хотос гарыг хатар чоту атхи Сайтламси даруй сахар сүгни Хөдөө гарыг Ороо татэ Зиги үгчи Арган байсэ Хотос гарыг хатар чоту атхи Сайтламси даруй сахар сүгни Адай хадунгара нар шараа Одын гэрэг мотос өдөр майхан барадаа Нараа эрт тут газар хоорооч үтгэ талыг Тэр орцгонд чад. явж байгаа юм уу? Өө ингээд бүгд шүү дээ. Ороо чи олон да яа. 10-аад буцаг юм шиг байна. Айгу. Анаач нь баг 100-аад моцикл та. 10-аад нь яа. Тийм байлээ. Их олон моцикл. Яалаа. За танаагаар сонь сайхан эндээ л байгаад байна. Өвөл эндээ үлдсэн үү? Эндээ үлдсэн. Маялд санаа тогтсон коч дөрөв өдрөг ялгаагүй аялах болон харж ирээд орондоо явах нь тоолон Хөдөө гарыг Ороо татэ Зиги үгчи Арган байсэ Хотос гарыг хатар чоту атхи Сайтламси даруй сахар сүгни Хөдөө гарыг Ороо татэ Зиги үгчи Арган байсэ Хотос гарыг хатар чоту атхи Сайтламси даруй сахар сүгни Захин гарах үнэхээр хамгийн гоё Явцгаа интэн гацаа зой Хатмаг бэрэ бэлдэж парин дасой Наша гисэн бүхнийг дагаа бит ой Чухан хайч байт битэд бай Цуга хаяа дунд хөлөөр дарам гацад хай Хагсан бүтсэн гисэн хоёр өдөр байна Амжуулаа захин гарыг дутаа зүгтаа мэн Өвөл зуун хавар намарт хөдөө гарыг Хүчит алхи муцаас дуудан даври Холхо яви алив агарамси Хотос гарыг хонгой нари Хөдөө гарыг Ороо татэ Зиги үгчи Арган байсэ Хотос гарыг хатар чоту атхи Таны оновчтой сонголт. Өглөөхөн инээгээд гарсан чамд минь өдрийн урт юунд атархавэ имэрлэм зэхэндэ чимин эргээд инэх хингин хинэ Бид хотос гараа хэдэн километр явчихна. 200 200. 140. Маялаад. Гал тэнцүүлж байгаа бол үгс бол яаж шаруулж юу? Хоромжиж байгаа үгс шарах ч гэсэн гал тэнцүүлж байгаа. Сонсож байна уу? Хүний ирэх тусаад. Тэгээд хойд торомс, урд торомс цуг баасан. Урд торомс дангаар маацсан юм бол тэгээд тусаа. Ha? Таран замд бүсэл аймаг бол. Харган зүгээд бусдаа ирээд харган дүүж. Цаагаараа харганы ядуурын хатуурсан чулуудсан шиг шүү.
Оновчтой сонголт. Нөхөр муулаад хэлдэг яаж яваа. Яа хөрх махна арга. Идчихсэн бүлгөө. За манайхан Та ингэж үстэй. болж байгаа янзтай. Янз ажилтаа хүн байна шүү. Сайлын бэр босхоор юм байна. Манай оронгооч сайхан хүүхэн болгоно. Тэ. За манай хан аялын баг волтгой тэмдэг нэвтрүүлэг Хүннү мото клубийнхэн хамтраад Шаргын говьд ирсэн байна. Шаргын говийн Нүхэн шарын гол буюу Нүхэн шарын хөрхрээ гэдэг газар ирчихсэн. Тэгээд хөрхрээндээ өглөө очийг сая бараг нь харчаад ирсэн. Би бас өмнө нь ирсэн. Эзгүй хойр эзэнгүү тал байсан. Тэгсэн эзэн гараад ирсэн байна. Хаан буух сухыг заадаг болсон байна. Гэхдээ тэр нь засаг дарга тамгаас тавигдсан ч хүн биш болтой. Сайн дураараа мөнгө олдог байрын хүн юм уу даа гэж бодлоо. Надад ерөөдөө таалагдсангүй би энэ Шаргын голын хөрхрээг би одоо олж нээгээд олны хүртэл болгосон. 5 жилийн өмнө би олж нээж олны хүртэл болсон гэж ярьж байна. Эзэн суугаад хашаад аваас чигтэг 108-ын шат мат энэ гэлээ. Юм хийсэн ч бостой гэхдээ тэр нь бас нэлээ өөр зориултын бостой харагдаад. Шорон дор өнгөрүүлдэг яадаг маар. Ингээ хүн хөдөлт хийж хараад хэлэх гэдэг юм. Тэгээ ирсэн. За нутгийн хоёр залуу бас биднийг тосоод юу асан. Хол мал өрөөд манай клуб хэрэг тосоод тэгээ ирсэн. За өөргөө тэлцэх үү. За боёг шиг. Боёг шиг. Боёг шиг. Юу идэг боёг шиг лээ. За хуваараа байна да. Хуваараа гэж. Хуваараа гэж байгаа хүмүүс хамгийн баян хүмүүс үү те. Юу ихтэй хуваараа л. Тэгчингсгээл гэж. За хоёлоо танилцъя. Эхнэр бол юу ярихгүй царайн дээр юм шүү. За өөргөө танилцуулах уу. За Гуултай аймгийн Дэмбэрл гэж юм байна. Танаа. За эхнэрийг хэлдгээр хуваар. За нэг ээж хөө модож хүн тухай ярина. Тий газар дээр алим л эрхэлдэг дээр нь. Жимс жимсгэн. Аймагтай нэг жимс жимсгэний холбоотой. Нэг Гуултайгаа нэг жимс жимсгэн жуулчих, жимс жимсгэний өржүүлгийн газартаа. Жимс ямар жимстэй чи одоо? Чав, бэсрэг алим, торно алим. Чацарга нөхрийнүүд. Гэл жимснүүд тарьж энэ жилээс нэг лир чавх сорт доо шинжилж бас залгаа хийх санаатай. Залгаа хийж үржүүлж байгаа л да яг нь. Энэ жил манай аймаг нөгөө жимсгэнд төсөл суулгаад Гуултай аймагт 2 тэрбум төгрөгийн төсөл Амгаланбаатар дарга. Суулгаад тэр жимсгийн төсөлдөө Оосайхан жимс оруулж ирсэн. Орсын холбоот улсын координатаас жимс оруулж ирсэн юм. Алим оруулж ирсэн гэсэн үг. Алимны суулгах. Сибирь алим тий. Торно алим, бэсрэг алим, чавга, чацарга нөхрийнүүд гэдэг. 4 төрлийн жимсний мод оруулж ирсэн. Суулгацууд оруулж ирээд. Шарга 5 газар жимсний мод суулгалаа. Энэ шаргын засаг дарга захиргааны 5 газар суулгалаа. Би өөрөө бас нэг гэдэг юм 200-аад мод суулгалаа. 100,000 гаруй хүрээлүүд. Чавганы мод нэг 500-аад. Энд ч суулгалаа. Урах цэр авах байх үстэй. За энэ жилд урах цэр авах. Би чинь 4 жилийн өмнө бэсрэг алим тарьсан. Энэ жил дөрөв чинь сайхан жимсөө өгч эхэлж байна бэсрэг алим. Та намраас сайхан жимс алим идэх байгаа.
Одоо энэ суулгаж байгаа жимсний моднууд бол 4 жилийн дараа л жимслэн гэсэн үг л дээ. Тийм л юм байна. За маш гоё бүтээл хийж байна. Тэгээд нутгийн эхнэр нөхөр хоёр охинтойгоо хоёр охинтойгоо ирсэн тийм. Нэг нь тэр энэ манай нөхөртөө нийлчихсэн явж байна. Ингээд охинтойгоо ирсэн бид хэд бас сонь мал гаргаад тэгээд өчигдөр хорхог идсэн учраас өнөөдөр нөгөөдгөр нь жимби хийж сурыг гээд надад ингээ өмнө говьд явж яхад нэг ажаа байсан. Жимби жимсээ гэж мэдгүй айтайхан байвал хоолтой оноо шахын даа ихчэндөө гээд. Тэгээд ихчтэйгээ айтайхан байсан лу яалаа тэгээд нэг ямарсан янзын гой жимби хийж идсэн. Хийлгэж идсэн. Тэгээд янзын гой жимби хийлгэж идээд ихчээс жимби хийгийг сурсан. Тэгээ ямарсан өнөөдөр залуучуудаа жимби хийж ингээд би одоо заримдаа бодоод нэр энэ клубын тэргүүн юм уу тоогооч юм уу гэх. Хоол хийхэд өөрөө дуртай юм те. Тэгээд энэ өдөө бас хоол мол хийх гээд байж н. Одоо бол жимби хийгээл үзээд байна. Энэ сайхан таргаан амны мах авч ил да. Тэгээд тэргүүр нь нэг сайхан жимби хийгээд идчих санаатай. Оо энэ энэ гандам сууж байгаа юм уу? Оо. Нурхад авсан. Ой, тийш дээ. Сая нөгөө Баянгар аймгийн бор толгоон давс. Бор юуны давс илээ? Борнуур те. Борнуур шээ, бор толгоо гэсэн үү? Бор товсог гэсэн үү? Тэрний давс манай Монголын нуурнаас гарч иж байгаа шүү. Жинхэнэ гоё давс. Халсттай. Янзын гоё. Манай монголчууд юм таймдаа ууг нь те өөрсдөө хэрглэж ашиглаж чаддаг л болов ууг. Тэгээ тэрний одоо соёл давс гэж хятадаас орж иж байгаа наатрийн уус юу хураа наатар шүү дээ. За ингээ сайхан жимби хийж юм да. Жимбилгэн да. Жимби жимсээ гэж байгаа зааж ирсэн. Жимбилгэнэ гэж. Тосон байл да тарга хоньны мах. Одоо сайхан 7 сар өнгөрсөн эдний хоньны тэнхилж гисэн устай. Сайхан байна. Жимсэгчээ, жимби хийж шүү гэх. Халц хий. Хайрын за газрын гат унаад удаагүй ингэ. Цагаа хийчих те. Тосоо хийгээгүй юм уу? Шатцсан мөн үү? Тэр хойно тавьчихсан байгаа да. Хагадгүй шүү дээ. Хавдгаа мод галын бүг. Хартай юм гэрийн бүг гэдэг үстэй. Яа гараа шахах гэж дээ. Гарыг их нөө. Нэг хэдэн нөхдүүд нийлцэн ярьж ирсэн гэж. Манай аавга хоолыг өстэй тэгж гоё юу. Манай аавга тиймж гоё хоолыг өстэй тэгж гоё юу. Ээшэл ярьч нэг нөхөр дугуй гэлбэлзээ суугаад байна. Тэгчихсэн л. Манай аавга усыг ч дайтай болсон. Тэр шиг мод тагалах гэж гарыг дайтай завчих гэж шүү дээ. Нэлээ суужсэн гэлбэлзээ суужсэн. Манай аав бол усыг үлдсэн дайтай болсон та гэж хэлсэн. Яа, тосноо арай талаг болсон. За. Ингээ хүн гордог гэх юм. Юу? Мэдгүй юу ч гэж бодчих. Юу ч гэж бодчих мэдгүй маа гэхэр нэг. За гэлээ. Халнаа гадна ширүүн бохоор дураа. Энэ рүү 2-3 хавтгаа мод хийчихэд ингээд бугуулаад байгаа байхгүй. Бүтнээр нэгэ димэт юм. Манай мот холбооны аяг гişүүд өгсөн аяг. Манай холбооны гişнээ дахтай аяг маяг өгч идэм байна.
Амьд явал алтаа ягнаас усан уныг энэ гэсэн чи би бантаа идэт байгаа шүү дээ. Бүхэн бол анд шахгүй бүхийгөө л явж байгаа бүхэггээл. Ботоороо гэж явж байгаа. За гадам хөлөөгч. За энэ хутгаар хин энэ төлөв тоогоо ирхмэ. Намдж байна. За манай Хүннүү мотоклубын залуучууд сайхан аялж байна. Болдгоо тэмдэглэл нэвтрүүлгийн баг хамт олон бас цуг аялж байгаа хоёр зурлаачтай. Нэг тоогоочтой, нэг хүүхд тарагчтай. Тэгээд явж байгаа. Энэ удаагийн аялалд Болдгоо тэмдэглэл нэвтрүүлэгт эхнэртэйгээ тэгээд хатантайгаа, хатан ээжтэйгээ, хүүтэйгээ хамт аялж байна. Тэгээд дээр нь надад хамгийн сайхан бид нэр гэр бүлэрээ явахаасаа гадна найз нөхөд хамт олноороо тэр зам миний зүрхэнд хамгийн ойрхон байдаг. Хамгийн одоо харахаараа аз жаргал дүүрэн болдог тэр хамт олонтойгоо цуг явж байгаа дээ. Баяртай. Хүний найз нөхөд гэдэг юм шиг. Яг амьдралыг шулуух хэлэхэд, хатуух хэлэхэд ээж аав болвол тэгээд цагийн ирэхээр амьдрал хөв давлингийн ирэхээр яваад өгдөг. Хүнд одоо үр хүүхэд хааны жил найз нөхөдлөлддөг. Тэр тусмаа одоо юу гэдэг юм гэр бүл найз нөхдөд бол 1-2 дугаар юм байдаг. Тэгээд миний одоо яг л надад байдаг бүх найзууд, миний дүүнэр, миний ах эгч нар надтай цуг хамтдаа явж юм л та. Тэгээд энэ хэдтэйгээ нийлээд энэ хэдтэйгээ тоогоор нэвтрүүлгээ хийнгээ. Бас энэ хэдийнхэн тоогоог бас бариад оройд нэг хоол хийж өгөөд бас нэг Монгол Улсын сургуульд хичээл заажсан, төв хичээл заажсныг энэ авийнхаа газар уул ус орон нутгийн түүх домог юу гэдэг ярьж өгөөд ингээд галаа тойроод бүгдээрээ хамтдаа сууж байна. За тэгээд энэ хамт олон энэ найзуудтайгаа бүгдээрээ хамтдаа явах их гоё байна. Хоёр тоогоонд бид нар манай нутгийн хоёр залуу бидийг тосоод хонь мал бэлдээд галзаад өрөөд ирсэн. Тэгээд хоёр тоогоонд бид нар юу хийж байна? Жимби хийж байна. За нэг тоогоонд нь болохоор Европчуу маягийн амттай жимби хийж байна. За ерөнхийдөө Казахстан, Тажикстан, Узбекистан руу хийдэг жимби хийж байна. За энэ нөгөө зэлийн буюу ногоон урмал, ногоон авчнууд дутуу байж. Манайд ногоон урмал, ногоон авч байгаа юу? Хүнсний оршихоо жоороо үйл гаргаарай. За нөгөө тоогоонд нь болохоор хятад маягаар хагас халуун ногоотой. Гэтэ хийх халуун ногоогүй. Хятад маягийн хуажуу дайлуутай юу хийж ийн цагаангаа мартсан байна. Цагаангаа өдрөөрэй. Тэгээд хоёр янзын жимби хийж ийн. За тэгээд жимби бол их удаан болдог хоол. Манайхан төрөвчснээр хийдэг. Казахстан, Тажикстанд бол их удаанаар хийдэг. Цагаас 2 цаг чанжиж хийдэг хоол байж байгаа. Тэгээд хийж ийн. Тэгээд залуучуудаа нэг ганц нэгхэн ПМ уунга тойроод хууч хөрөөд сууж байна. Тэгээд их гоё байна. Одоо залуучуудаа хандж хэлэхэд тойрол дахиад эргүүл ёо би одоо ямар ядраатан маань шүү. Залуучуудаа хичээг эргүүл. Залуучуудаа хандж хэлэхэд их гоё байна. Бид нар энэ мөчийг хичнээн удаа хүлээлээ те. Коронавирус дэгдээд гэртээ хоригдоод орцондоо байрандаа хоригдоод ажил төрөл найз нөхдөйгөө ч уулзах чадахгүй хоригдоод ингээд явж исэн нэг салхинд арахсан, наранд арахсан, яахсан гэл ингээд зөндөө хичээсэн. Тэгээ энэ галаа тойроод ая хоолоо хоож идэхээ сууж явах мөчийг одоо хичнээн ч удаан хүлээвдээ. Тэг их гоё байна. Тэ. За бүгдээр нь бас баяр хүргье тэ. Сайхан явж ир. Тэгэл найз нөхдөйгөө уулзах их гоё шүү. Би та нартай гоё юм ярьж. Өвөл цагаан сар тэмдэглэж болохгүйгээ заацсан байсан. Би ихнэр хүүхдтэйгээ нэг ая хоол мах хувааж идчихэд аав дээр очиж золгочихсон гэж бодоод байдаг. Золгож чаддгүй. За одоо улс орны дэг журам маань хэцүү юм да. За намайг гарахгүй юм да гэж бодсон чинь энэ манай оюука од зоргоо хин байла. Оюук гараад ирэж гээд байна. Гүйээгүй би гарахгүй гэсэн. Гүй танаад ороо золгоотхыг түүгэн. Золохгүй зайлцгаа гээд. Муухай ажиллахгүй ш. Ороо золгочлоо гадаа чи орцсон чи үүдэн дээр байж таг. Тэг. Гэрээ чи хаалга дээр орч ил доо золгоч ил тэгээд.
Тэгээ би хичнээн коронавирусээс айжсэн ч гэсэн бас тухайн үед чинь 1-2 хүн яригдчихсэн болохоор за гайгүй үлгээд энэ хэдийг оруулсан. Тэгээ энэ хэд хамгийн гоё намайг автоз олгуулна гэд хоёр нь нэг нь машина авчирсан, хоёр нь нөгөө коронавирусын эмчилгээний хувцас өмсчихсэн. Бүрэн хамгаалттай. Маск багаа зүүчихсэн. Тэгээ намайг манай аав их руу авч явж байгаа. Тэгээ годомжид бид чинь хот хориотой байсан. Тэгэл аргалаад явсаар гаал тэгэл бидний чинь айгаад байсан. Тэгээ баахан цагаан хувцастай байсан. Намайг аавтаа золгуулж. Тэгээ аавтаар очиж золсон чинь манай аав тэгсэн. Чи энэ ямар ч үед нэг чон шиг л юм явж байгаа гэдэг. Юмны голоор чон шиг л юм явах. Тэгээ аавтаа очиж золгож ирсэн. Улсын орныгоо хууль дэг журмыг барилгуул яг хөө тэгээд гэлээгээд нөгөө найзууд маань ингэж хичээж яхад бас те тэр үед бас сэтгэл уураад гоё байлаа. Тэгээд өдөөс хойш бид нар аавдаа золгочод орой өдөөс хойш нь уул руу гарч уул усандаа сүү цагаан идэгээ өргөөд тахилаа идэ будаагаа өргөөд тэгээ буцаж ирсэн. Тэгээд тэгэд би бодож ирсэн. Хүн нөхөдтэй сайхан найзтай байх шиг ер нь үнэтэй юм байдгүй юм байна да гэдэг. Манай аав айлын ганц, ээж айлын ганц. Манай ээжийн одоо төрсөн ихчийн дүүнэр гэж нэг хэдэн хамаатны хүмүүсээс өөр аавын одоо өргүүлсэн талынх нь хамаатны хэдэн хүмүүсгээд нэг нийлээд бараг 20 гаруй хүн болдог манай хамаатнууд. Их хэцүү байсан. Тэр үед бас л миний л найзууд гадаа хэн төмс арилгаж ийн миний найзууд арилгаж ирсэн. Дотор хэн хоол хийж ийн миний найзууд хоол хийж ирсэн те. Миний хэдэн муу шар ихтер маань Эрдэнэс ирээл тэгэл бусдын тэгэл миний хэдэн найзууд буужигналдаал ажил явдлын сайхан өнгөрсөн. Бид тэгтэл ер нь найз нөхдийн үн цэнийг их ойлгосон доо. За одоо би дахиад говалтаад нэг ийм сайхан гэр бүлийн найзтай боллоо. Баян онгорт бас Хүнүү мотоклубын салбар гээд бас сайхан найзтай боллоо. Дундговд бас Хинтид бас те. Дорноговын сайн шандад. За тэр тусмаа би одоо Америк руу, Орос руу, Чех руу, Унгар руу, Бурят руу явхад миний Хүнүү мотоклубын миний сайхан хамдууд найзууд мотоклубын салбарын байж ин те. За сая Туркэд бас 6 хүнтэй манай мотоклубын салбар клуб бас нэгдлээ. Тэг сайхан явж байна. За хожим хойно ахаад 1-2 жилийн дараа гэхэд коронавирус гайгүй болчвол дэлхийн өнцөг булан бүрээс Монголын аймгийн өнцөг булан бүрээс бүгднгийн цуглуулад нэг том бүрэлдэхүүнээр явъя гэж бодож байгаа. Тэгэхэд бол нэг ховсголт Монгол танкын цуваа гэдэг шиг гоё юм явна да тий. Их гоё болох бах та аймагаас. Хоёрыг бас тэр цуваанд явахыг урьж байна тий. Говьтай аймгаа төлөөлөөд бас яваарай. Ингээ олон аймаг салбартай, олон улсад салбартай болж байгаа манай Хүнүү мотоклуб. Тэгээд энэ болтолд хичээж зүтгэж клубээ өргөжүүлэх гэж явсан проспектуудаа, мембрүүдтэй, фэн клубийнхантай, гэр бүл эхнэрүүдтэй бүгдөөрэнд нь баярлаа. За ингээд одоо удахгүй жимби гарна. Жимби гарах мөчийг бас та бүхэнд харуулъя. Ингээд маргааш өглөө босоод бид нар энэ одоо шаргын говийн хүрхрээ буюу нүхэн шаргын хүрхрээ гэдгийг та бүхэнд болтгоо тэмдэглэлээр 2 дахь удаа харуулна. Маргааш хичнээн хүүтэн байсан чи манай моцикч усанд орох байхаа тий. Завынхаа шороо мороог арилах байх. За ингээд хураа уухээ. За манай Хүнүүгийн өрөөч юу гэдэг үлээ? Бид Хүнүү. Яасан сул дутана. Бид Хүнүү. За ингээд бүгдэнд нь баярлалаа. Одоо плов жимби гарах плов бишээ. Өстөр болоо байсан шүү дээ. Өнөөдөр жимбиний мөчийг хүлээе те. За маргааш тэгээд бас Тажикстаны бас нэг уламжлалт хоол юм. За ингээл гоё явна. За.